видео үзүүлж байна. Боолчлол одоо ч оршин тогтносоор буй 6 улс. Боолчлолыг бид ихэвчлэн эртний зүйл гэж ойлгодог. Гэхдээ бодит байдал дээр боолчлол амь бүхтээ оршисон хэвээр байна. 2016 онд дэлхийн боолчлолын индексээр 167 оронд 45.8 сая хүн боолчлолын золиос болсон байдаг бөгөөд боолчлол нь бэлгийн үйлчлэг, албадан гэрлэлт, албадан хөдөлмөр эрхлэлт гэх мэт олон хэлбэрт шилжсэн байна. Энэ үднээс та бүхэнд одоо хүртэл боолчлол оршдог 6 улсын талаар хүргэж байна. 1. Мавритани. 1981 онд Мавритани улс боолчлолыг хуулиар хориглосон дэлхийн хамгийн сүүлчийн орн болж байжээ. Мөн олон улсын дарамт шахалтын улмаас засгийн газар нь боолын эцдийг шүүхээр шийтгэх хууль 2007 онд батлагдсан байдаг. Гэсэн хэдий ч тэр цагаас хойш тус улсад боолчлолын зөвхөн 3 хэрэгтээр мөрдөн байцаалт явуулсан бөгөөд 2016 оны байдлаар хүн амын 1.6% нь боолчлолын золиос болон амьдарч байгаагийн дотор олон тооны хүүхэд байгаа гинэ. Боолчлолын эсрэг СОС Словари байгууллага тус орны хүн амын бүр 20% нь боолчлогдсон гэж тооцоолсон байдаг. 2. Энэтхэг. Энэтхэг боолын хөдөлмөр эрхэлдэг дэлхийн хамгийн олон хүмүүс амьдардаг. Нийт 18 сая 354 мянга 700 хүн буюу тус улсын нийт хүн амын 1.40% нь үе дамжсан зарцын хөдөлмөр, хүүхдийн хүчирхийлэл, албадан гэрлэлт, арилжааны бэлгийн үйлчлэг зэрэг орчин үеийн боолчлолд амьдарч байгаа гэсэн судалгаа гарчээ. Friday Slav сэтгүүлээс гаргасан тайланд дурдсанаар ядуу тосгоны иргэд үрийн улмаас барьцаалагдан хөдөлмөр эрхлэх нь элбэг бөгөөд эдгээр нь хууль бус үйлдэл юм а. Байнга нэмэгдэж буй өрөө түлхийн тулд тэдгээр хүмүүс аюултай нөхцөлд ажиллахаас өөр аргагүй болдог байна. Энэтхэг төдийгүй хөрш Бангладеш, Пакистанд хүртэл үүнтэй адилхан асуудал гарсаар байгаа гинэ. Энэтхэгийн тагнуулын байгууллагаас олон улсын хөдөлмөрийн байгууллага, олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, Австралийн Walk Free Fund-ийн 2017 оны 9-р сарын боолчлолын талаарх тайланг худал болохыг зөвлөсөн боловч нэгдсэн үндэсний байгууллага тус судалгааг үнэн болохыг баталжээ. Reuters агентлагийн мэдээлэлснээр энэтхэгийн хөдөлмөрийн яам 2030 он гэхэд 18 саяын боолын хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийг аврахаа амлаад байгаа юм а. 3. Хятад. 2016 оны байдлаар Хятадд 3 сая 888 мянга 400 хүн орчин үеийн боолчлолын золиос болсон байна. Хүн амын 1.25% нь албадан болон насанд хүрээгүй хүүхдийн хөдөлмөр эрхлэлт нь тус улсын анхаарал татсан асуудлын нэг. 2007 онд цагдаа нарын 450 хохирогчийн зарим нь 14-өөс доош насны хүүхэд байсан бөгөөд тэд өдөрт 16-аас 20 цаг тосгоны зууханд ямар ч цалингүй ажиллахаас өөр аргагүй байдалд байсан байна. Тэдний олонх нь зодуулж, бүр түлэгдэж, хангалттай хоол хүнсгүйгээр амьдардаг байжээ. Мөн эмэгтэйчүүд хүүхдүүдийг хүчээр гэрлүүлэх, бэлгийн үйлчилгээний золиос болгох нь ихээхэн асуудал болоод байгаа юм байна. Тус улсад хууль бусаар амьдарч бусдаас тусламж хүсдэг цагаач эмэгтэйчүүд нууцаар зарагдах өндөр эрсдэлтэй байдаг юм байна. Ойролцоогоор 2012 онд 20,000-аас 30,000 хайц солонгос эмэгтэй Хятадд амьдарч янз бүрийн үйлчилгээний золиос болсон гэж Christian Science Monitor байгууллага мэдээлэлсэн байдаг юм а. 4. Узбекистан. Узбекистанд хүн амын 3.97% нь орчин үеийн боолчлолд амьдарч байгаа нь тогтоогдсон гэж Global Slavery Index-ийн 2016 оны тайланд дурджээ. Тус улс нь дэлхийн хамгийн том хүн үйлдвэрлэгчдийн нэг боловч ийм үр дүнд бараг боолчлолын аргаар хүрсэн байна. Жил бүрийн засгийн газар 1 сая гаруй иргэдийг 7 хоногийн турш хөвөнгийн талбайд ажиллуулахаар хүчээр гаргадаг гэж Geographical сэтгүүл дурджээ. Татгалзсан хүмүүс ажлаа алдаж эсвэл оюутан бол сургуулиасаа хөөгддөг юм байна. Нью-Йорк Таймс сонд бичснээр үүнийг тус улсын засгийн газар сайн дурын ажил гэж нэрлэдэг байна. 2013 оны 10 дугаар сард тухайн үед ерөнхийлөгч байсан Ислам Каримов хөвөнгийн тариачдыг магтаж эрт цагаас эхлэн хөвөн нь цагаан, цэвэр ариун байдлын бэлэг тэмдэг байсаар ирсэн. Зөвхөн цэвэр оюун ухаантай, сайхан сэтгэлтэй хүмүүс л үүнийг тариалах боломжтой гэж мэдэгдсэн байдаг. Узбекистан 2015 онд олон улсын эсэргүүцлийн дараа насанд хүрээгүй хүүхдүүдийг энэ ажлаас чөлөөлсөн юм а. Одоогийн ерөнхийлөгч Шавкат Мирзиёев энэ практикийг устгах талаар дөрвтэй ажил өрнүүлж байгаа бололтой.
Өнгөрсөн 9-р сард олон мянган сургуулийн багш, коллежийн оюутнууд, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг хөвгөнгийн талбайн ажлаас нь чөлөөлсөн гэж Reuters агентлаг мэдээлсэн. Гэхдээ бодит өөрчлөлт гарна гэдэгт хүний эрхийн зарим бүлэг эргэлзээтэй хэвээр байгаа юм байна. 5. Live 2016 онд Ливийн хүн амын 1.130% нь орчин үеийн боолчлолт амьдарч байсан бөгөөд өнгөрсөн оны 11-р сард CNN телевизийн 90 сурвалжлах баг тентхийн боолын нууц дуудлага худалдааг ил болгосноор дэлхийн нийтийг зочирдуулсан билээ. Хоёр залуу 400 ам доллараар зарж байсан гар утасны дүрс бичлэг нь дундад зууны үйл явдал шиг санагдаж дэлхийн нийтийг бухимдал эсэргүүцлийг төрүүлсэн. Time сонины мэдээлснээр Европ руу усан замаар нэвтрэх гэж оролдсон олон цагаач дөрвөсөд лифт баригдаж, задуулж, хүчндүүлж боол болон зарагддаг байна. CNN-ийн анхны мэдээ гарснаас хойш удалгүй тус улсын засгийн газар уг асуудлыг шийдвэрлэхийн тулд албан ёсны мөрдөн байцаалт явуулж эхэлсэн гэдгээ. 6. Хойд Солонгос. Хойд Солонгос нь 2016 оны байдлаар хүн амынхаа 4.37%-ийг орчин үеийн боолчлолын золиос болгосон гэсэн тооцоо бий. Үүгээрээ тус улс дэлхий дээр хүн амынхаа хамгийн өндөр хувийг боолчилсан орн болж байгаамаа. Нэгдсэн үндэсний байгууллагын мөрдөгч Марусики Дарус маань 2017 онд Хойд Солонгосын 50,000 иргэнийг уул уурхай, мод бэлтгэх, нэхмэл болон барилгын салбарт ажиллуулахаар гадаад явуулсан гэж тооцоолжээ. Ихэвчлэн Хятад, Орос ба Орхит орнууд руу илгээгддэг эдгээр боолуудаас жилд засгийн газар нь 2.3 тэрбум ам доллар олдог ажээ. Үүний зэрэгцээ ажилчид өөрсдөө маш хүнд нөхцөлд өдөрт 20 цаг ажилладаг байсан бөгөөд дунджаар сард зөвхөн 120-оос 150 ам долларын цалин авдаг байсан. Дарус маань хэлэхдээ ажил олгогчид Хойд Солонгосын засгийн газарт ихээхэн хэмжээний мөнгө төлж тэдгээр иргэдийг бараг үнэгүй шахам ажилуулдаг байсан гинэ.